тийм дагалдан баясагч байцгаа монголчуудаа тийм бодоодсон ч дургу шүү. Мика. Багтах багаар амьдргээд. За сайн мэцгэн нөө. Тэгээд өнөөдөр гажуудал киноны маань ерөнхий найруулагч болон гажуудал кинонд тоглосон жүжигчин би Арим бол буюу 45 тишээ ирсэн байна. Тэгээд одоо яах чинь вэ гэхээр кинон дээр маань ирсэн сэтгэлдлүүдийг битээр унших болно. Тэгээд хамтдаа уншиж сонирхцгаая. Дадчгүй кино. Дадчгүй кино болсон байлээ. Манайханд кино шүүмжилдэг дандаа нэгэндээ таарахдаг хүмүүст муу кино болсон биз гинэ. Дадчгүй кино. Дадчгүй кино болсон байна. Тэмээд чамтай бас өнгөжлэнэ. Кино дээр тэнэг хүн ойлгохоос улс төр юм байна, тийм байна. Сэтгэл зүрхгүй хүнээ боддгоо бичгээд их нэрээ төрүүлэх гэж ирж байгаа залууга харж мараад гихмитслэн ямар кино тэгж амар тустаас гээд сонсолгүй саундтай тэгснэ амар ойлж унснаа. Маникана шидэж мэдээд жамарик явж маваад юу вэ? Цагтаагийн мэрэгчлээ бүр товтлол оромжлоо та бүр амар сэтгэл бодож байна. Тэнд байсан хүмүүс нь Монгол киноны шинэ өнгө төрөх ваа гэж охлох алдаа зай байлаа. Загтсан газар гээд байгааг үнэхээр зүрх ингээд ботсон. Хагарчтай хагарсан зүрх. Энэ жоох хүүхд юм шиг байна миний бодлоо. Гим хийсэн бол те болохгүй одоо хуулиас гадуур юм хийсэн бол тэгэл одоо хуулийнхын дагуур бас байлгаа штэ ямар авч шууд гавлж гинжлээд авчиад хийсэн биш те. Эн чинь бас өөрөө кино гэдгийг бас ойлгох хэрэгтэй хаа. Би бол цагдаагийн мэргэжлийг бол доромжилсан гэж бодохгүй нөө. Мэдээж ямар ч одоо те цагдаа байсан бас тодорхой хэмжээнд бас нэг юм паник шоконд бол орох байхаа гэж бодож байна. Тэгээд доромжилсан юм бол байхгүй шүү. Юм сайнтай муутай олонний дунд сайн ч юм байгаа, муу ч юм байгаа, шударганч байгаа, шудраг бусан ч байгаа. Тийм болохоор алийг харуулсан. Тэгээд Энэ давай даш тоглолцсон юм уу? Доочин биш мэрэгжлийн жүжигчтэй тоглуулж болоогүй мó гэнэ. Яа болоогүй мó. Яах вэ одоо тэгэл мэдээч эн чинь бас нэг юм кино юм чинь те бас эн чинь бас нэг олонд хүрэх хэрэгтэй шүү дээ. Олонд хүрэхийн тулд бас тухайн одоо нийгмийнхаа бас нэг одоо залуучуудын бас нэг те хийж байгаа бүтээж байгаагаараа бас тэр бүгдийг бас ингээд нэг гоё зөв юм руугаа ингэж уриалан дуудаж байгаа те одоо манлайлж байгаа бас нэг юм залуу хүн байх хэрэгтэй болсон. Кинонд хизээ гарах бай. Давж шиг дуулах байх гэж хүлээгээд байгаа юм. Тэр одоо яг энэ комментиг уншаад явж ирэх гэж байна. За дараа. Гажуудал travesty by Баатар Бацүх. Энэ киног үзэж цугтаа өнөөгийн нийгмийн олон гажуудлыг харж мэдэрч бас бачуурсан. Зэг тэр дундаас энэ киноны зураг авсан байршил нь яг одоо цагт Чаараас Улаанбаатар явах замаас 1-2 км байдаг гэхээр бүр гомдмоор. Зураг авалтын төхөмжтэй нь олзуурах уштач ийм ил шорогоор шуурсан орхигдсан байшингийн малгас донд хүмүүс хүүхдүүд амьдарч байгаа гэхээр бухимдмаар. Гадныханд бол зураг авалтын байршил талбайгаа ингэж зориулаад бэлдсэн байх. Киноны өнгөс зориулсан сет гэж ойлгож магадгүй ч харамсалтай нь манай Монголын нэг сум яг байгаагаараа байгаа дэрээ. Үнэхээр иргэний тоодгүй төрд гомдмоор бас ирэнгүү болчвол ямар ч хүчгүй гэдгийг мэдэхгүй дураар ажлагч төрийг үзий ядмаар гэсэн байна. Тийм шүү дээ. Баян талчаа кинон зориулсан сет биш шүү дээ тий. Яг байдаг шүү дээ. Яг байдаг газар шүү дээ. Манай Чармаар явахдаа Чарлоо явж явах замдаа зүүн гарт тишгээ хараад явал яг манай киноны зураг авсан баян тал сум маань харагдах болно. Бүр эмнэлэгтэйгээ сургуультайгаа юутай байдаг. Бөөх юмтайгаа харагдах болно. Яг хэвэр байгаа. Тэгээ яг хэвээрээ байгаа. Тэр газрыг хөгжүүлэх бол тэр ихтэй бас амар тий битүү шоргоо шуурвал тэгэл хүүхдүүд ингээл гүгээлээ. Жаа хүүхдүүдийн төс чинь бага шорооноо тэгэл чи улсынхаа нийслэлээс 200 км-ийн зайтай газар тэнгэр газар шиг өөрөө нэг. Тэгээ бүр төв замаас 1 км-ийн. Төв замаас 1 км-ийн зайтай газар тийм тэнгэр газар шиг өөрөө нэг гэдэг чинь. Яагаад энэ объектыг энэ сумыг сонгож болсон гэж яасан бэ гэхээр те одоо мэдээж бас бидний байгаль экологийн үед бас бидэрт бас нэг амар тулгамж байгаа асуудал бол энэ экологийн байдал шүү дээ. Энэ цөлжилт гэдэг юм одоо гажуудал кинонд гардаг тоос шороо одоо утгагүй баг бидний бүр бүчин авахд маш ойрхон ирсэн байна. Бэбат найруулагч анхны уран бүтээл этгээдийг сэтгүүн трейлер жанрт гарсан амжилттай оролдлого гэж боддог. Гажуудал харин оромдоглоод өнгөрчихсөн оролдлого мэт шүлэг шиг очиж байна. Оромдоглоод өнгөрчихсөн оролдлого мэт санагдсныг номарг байна. Эмнэлгийг барьцаас этгээдийг барихаар аймгаас сахин өрөм ортос сахалтай дог гэмээр ахмад даваагийн буюу арин бэмт жишээ нь дүр эрхэн барууны western киноноос үзэж дадсан ихтэй нэндэстэй Баатар найруулагчийн киноноос Looking for a Dream дээр гардаг шиг эсвэл
Гай Ричигийн киноноос харагддаг хөнгөн монтажууд үзэгдэж байсан үзэгдлийн дата байгаа. Киноны сериал эхний секвенсүүд гажуудлын талаар хангалттай мэдээлэл өгч киноны ерөнхий үр амьсгалыг бүрэн мэдрүүлж чадваа. Гэвч Баатар найруулагч үзүүлж байгаа санаагаа дөрөв дээрээ яриулж гиснээр гажуудал тэр чигтээ чөлөө дуусах гэв. Тавчхандаа Баатарын кино шиг эхлээд фантастик кино шиг дуслаа гэнэ. Гажуудал улс төрийн шүүмж үзүүлж байгаа анхнаасаа шахуу ойлгомжтой байсан хэдиж найруулагч метафор, дүр дүрслэлээр үзүүлэхээс илүүтэй яриад өгч гисэн амар гэж хэдиж засаг заяа хувьд гомдолтой гэдэг шиг төр харгас байн төрөөргөнө бодохгүй гэсэн санааг нь үзэгчд киноны орчин нөхцлөөс бүтэн мэдэрч чадж байгаад яриад өгч байгаа нь үзэгчдэд үзүүлсэн үл хүнд юм байна. Хэрвээ ингэж хийсэн бол гэдэг одоо гой ингээд надад бичиж юм бол би бас нэр байж болох юм байна гэд бас одоо өөрийн чинь сэтгэл битсэн нэг чинь бас цаашдаа бас тэ би бас дараагийнхаа хийх кинонуудтай бас тэр болгоныг нь бас ингээд нэг юм байх хэрэгтэй юм байна гэдэг нь ерөөдөө авах юм авчиж болно хэрвээ надад бичээд өгвөл те. За дээр нь ингээд төр гэдэг байгаа юм бол аимшигтай тэгж бас чичилсэн юм байхгүй. Нэг хідэн текст хэлж байгаа болохоос бидрийг тэгсэн ингэсэн гэж бол нэг ч хилээгүй байхад энийг үзэж байгаа хүмүүс ойлгоцсон ба штэ. Тэгэхээр энээс илүү цаашаа дахиж нэг үзээд ингээд бодоор тэнд өшөө олон хэлэх гээд байгаа санаанууд бас байгаа шүү. Ганц төр биш. Би нийгмийг тэр чигээр нь би ерөнхийдөө харуулахыг зорьсон. Би түрүүн бас хэлсэн те энэ тогтолцооны гажуудал бид нар ийм л нийгмийг бий болгоцсон байгаа байхгүй юу. Тэгэхээр чин ийм төр зэсэг байхаас үр аргагүй. Дээр төгсгөлд нь би нэг юм хэлэхэд найруулагч метафор дүр төршлөөр үзүүлэхээс илүүтэй яриад өгчихсөн амар гэж шийдсэн гэж үгүй л дээ. Тэгж болохгүй. Тэгж бас шууд түүний тэгж бас бодож дүгнж болохгүй. Байгаа нь анхаас шахуу ойлгомжтой байсан. Тэгтээ метафор ашиглаж чадахгүй бол хоёрын оронд метафор хийх гэж оролдох хэрэггүй. Юугаас энд янз бүрийн тийм зүйрлэл, мөөрлөл те янз бүрийн хэтрүүлэгтэй экшн, тэр барууны кино шиг, солонгос кино шиг тийм хий гэж угаасаа бодоогүй анханасаа. Тийм учраас би зүгээр яг байгаа бодит байдлыг л өндөр төрхийг л үзээсэй. Тэг гашуудцгаагаасаа тэгээд ард дээрээс нь нэгэн бодоосой. Энэ бол бидний хийсэн буруу сонголтын золиос нь гэдгийг л ойлгох хэрэгтэй. Жаахан сэдвээд эндээ хүчлээд буруу хүндэд байгаа юм санагцсан. Маш сонирхолтой эхлэлээ бүр унаагаад ажилласан. Хэрэгцээгүй туслах дөрөв талантаа дөрүүдийн шийдвэр логик авцалтай муу да. Авах юм нарийн байн байхын жүжилт зарим зураг алтын шийдвэр бол сайн байсан. Би бол хүчилсэн бэрсэн гэж бодохгүй нөө. Унсаар байгаа л дуусж байгаа. Алдцуулах байсан юм уу тэгээд. Би алдцуулж чадахгүй. Чанартай кино хэл дээ. Батчаа. Чанартай кино хэл дээ. Ойлголоо. Хичээнэ гэдэг. Хоёр цагдаагийн цолын солио тоглолцгүй дээ гинэ. Харин тийм ээ, дэд ахлах цалтаа цагдаа эсхийн төлөөлөгч буюу байцаагчийн зэндээ сууж байгаа төхөмж байна. Манай киноныхон зэрэг загдгийн цал болон өөрөг албан тушаалын тал дээр мэдлэг таараа байдгаас болж уран бүтээл дээр алдаа гарах тохиолдол зөвлөд нэлээд харагдсан шүү. Судалгаа сайн хийж уран бүтээлээ гэрээ. Цолтой нөгөө базраахыг яриад тах шүү тий. Хөгшин нарийн цол багтаа байна гэдэг тэр яриад юм. Үн чинь бас л нэг юм хэлэх гээд байгаа шүү дээ эн чинь. Тэгээ хууль сахиулах хүмүүс нэг ёсонд. Гэтэл энд харагдаж шүү дээ. Яагаад эн чинь те дэд ахлах цол юм баг цолтой яваад гэхээр тэр нэг цагдаагийн нэг курс суусан л нэг хүн байж дээ хөрхий. И чинь бас нөгөө боловсролын төвшнгөөр нь л бас тэр дөрүүдийнхаа юг бас харуулах гэдэг шүү дээ. Гэтэл нөгөөх нь бол бас нөгөө сургуулийн төгсөөд ирсэн те эн чинь. Тэгтээ нөгөө суманд насаараа бараг те цагдаа хийцэн тэр нэг хижээл дасны ирээс хамаагүй дүү мөртлөө илүү цолтой байгаад. Эн чинь бас бид нар нэг судалгаагүйдээ нэг ингээл ийм тийм гэдэг юм бол ер нь ховор шүү. Мэдээж тиймэрхүү алдаанууд бас гардгаа зарим нэг уран бүтээлүүдээр. Гой кино болсон мөлий. Үзэж амжаагүй л явна. Яа тий. Баярлалаа өрхөө. Үзчихээрээ. Олонний үгээр бас тэ ингээл гой болсон байдаа гэдэг чинь бас энэ кинон дээр гарч байгаа шүү. 5 дэлгэцээр гарахгүй байсан юм бахта кино театрт л үзмээр байдаг гинэ. Тий. Харин тийм ээ тэгээд кино театрт л гарах гэж уулна. Бодож зориулж хийсэн. Бүр өргөн линзээр яг кино театрт гарах гэж байна тий. Тэгэл дууралт мууралтын хувьд ч гэсэн хөгжим дууралт төрсний хувьд өнгөний хувьд ер нь угаасаа бүгдийн театрт зориулсан. Тэгээд театруудын нөхцөл байдал жоохон муу хагаад байна. Датаглал дэлгэцэн дууралт нь Холливуудын кинонд зориулсан Монгол театрууд юм аа хаашаа. Тэгэл одоо театруудын холбоо гэдээ байна шүү дээ. Зовлон ярьсан хүмүүст яг мөнгө авах болохоор дэлхийн театрын жишгээр бидэртээ гэрээж хөв авдаг шүү дээ. Театраа дэлхийн жишг шиг байлгах чадахгүй. Бидрээс та дэлхийн жишг шиг байлгах хэрэгтэй дууралт өнгө дүрс киноога.
гэж ярьдаг. Энэ одоо шудраг гэсэн үү тий? Наран зам шүү. Наран зам биш байгаа. Хүүш дамдсан байна гэн. Урт үсний юм байсан бэ? Яг нөгөө маа гиг нэг яриад тахгүй нөгөө. Харлаг гэдэг. Тий. Энэ наран зунч биш. Энэ дамдж биш. Энэ гэрэл дод гэж Эрдэнэний театрын нэг юм мундаг жүжигчин залуу байна. Ярих бус дүр дүрслэлээр үзэгчийн сэтгэлд илэрхийлэх нь орлог аа гэх. Тийм ээ. Тий. Зөвөө уучлаарай. Жоох их ярьсан байлээ. Асуулын иргэнгүү төр гэж бичсэн таалагддаг бай. Өмнө тэр санаагаа хангалттай үзүүлчих заавал гэж хүчлэн оюутны ажил санагцсан. Бусдаар л кул. За уучлаарай. Тэгээд оюутны ажил шиг кино үзүүлсэндээ уучлаарай. Тэгээд мань чинь л ингэж харж байна. Тэгт баярлалаа. Оюутны ажил шиг кино. Даашаа өөрөө кинонд тоглож байгаа нь гажууд юм шүү гинэ. Энэ зүгээр яг чиний анхаарлыг татах ингэ битсэн шүү. Энэ яг би ингэ бичүүд нөө олж хараад чи юу юм уу гэдэг надад руу бичнэ. Ааст хэрүүлэх гээд. Тэгэхээр би уучлаарай би чиний анхаарал төртөхгүй. Уучлаарай би чиний анхаарал төртөхгүй би албаар гэсэн ба. Бичиод гой мой би чиний фэн чин юу мэдгүй. Урлагийн хүний хувьд бол адилхан бас яг юм өөр нэг кино урлагийн салбарт өөрийгөө туршиж үзсэн маань надад амьдралынхаа туршид эзэж мартахгүй хамгийн том челленж болсон байна. Очоо нийгэмд хүн болгоны мэддэг толгомцсон зүйлсийг тусгасан л бол тэр сайн кино гэсэн үг биш ээ. Сүүлийн жилүүдэд гарч байгаа кинонуудад тийм дуу хоолой байдаггүй нь бараг хаварлсан. Тийм учраас гажуудалд онцгой зүйлсэн бай. Бат найруулагчийн зураглаач техник талдаа юу чаддаг ялитийн харчихсан болохоор тэр талыг нь ярих сонирм бишээ. Өнгө өнцөг тавилт камерын хөдөлгөөн мэдээж гоё харин киноны найруулга тунд хараг болсон байна. Эсрэг дүрийн аргагүй их бүх амьдралаа задаслан байж хийж байгаа үлдэн нэвтрхийн сул ойлгомжтой. Ямар ч төлөвлөгөө байхгүй зөвхөн хэсэг дүрээ. Хүчний байгалыг жишүүлж барьцаалдуулах уран гоё үлдэл эсрэг дүрээс нэг ч гэсэн гоё. Хүмүүсийн үзэл бодол киноны үзэл санаа зөвхөн жүжигчдийн яриагаар л тоочж байгаа нь муу киноны алдаг тавцан хэрэг болсон байна. Кино зохиол мууг өвчсөн жүжигчдийн харилцан ярианы санагдаж байна. Магадгүй их зохиол нэлээд өөрчлөгдөж аргацсан байдлаар шийдчихсэн байж мэддэг юм санагдлаа. Нэгэн дээр болж байгаа басрын зүйлийг шүүмжлэх нь чухал. Гэхдээ киноны чанар галзуу үзэгдэл гоё найруулга болчихлаа. Угаасаа энэ киног амар онцгойлж хий гэж бодоогүй. Итгээдийг хийсэн чи чи зураглаач болохоор чи ингэж техникийн шийдэл ашиглаж чи бүр ингэж зураг халтаа хийлээ гэсэн юмс. Тэгэхээр би тэгс би зүгээр одоо стандарт юм статик планертэй ингээд илүүтэй экшнгүй хажуудлыг үзүүлэх гэж бодсон. Угаасаа энэ онцгойлоод авах зүг байх ч юм. Ингээд үзмээр болтол ярьсан кинонод үзэхээр time waste байдаг шүү. Гэхдээ тэгээд үзэхээсээ гинэ цаг үрээд байдаг гэж байна шүү. Харин одоо тэгэл ийм л болцсон байж тээ. Энэ бусдын үгээр ингээд хин нэг ингээд инфлюенс гээд ингээд тэрний үгээр тэр тийм энэ юм гээд хүмүүсийн бити юм дагалдан баясагч байцгаа монголчуудаа тийм бодоодсон ч дургу шүү. Миг аа. Багтах багаар амьдргээд Ажуултар сайн нэг нэ. Өргөн дэлгэсний гарах хэвээр бүтээлийг өөрийн зурагтаар үзсэн хэвээр гажууд лайлаа та. хард өргөн дэлгэцэн зориулж хийсэн бүтээлээ өрх бүрийн дэлгэц зурагтанд зориулж гаргасан нь миний бас гажууд л байлаа. Энэ галба бомсгч одоо хуучин театруудын холбооны тэргүүн байсан шүү дээ. Та байж явах цаг хугацаанд юу хийсэн бэ Монгол киноны төлөө? Одоо та ингээд өргөн дэлгэцээр гаргах ёстой бүтээлийг өөрийн зурагтаар үзсэн ёстой гажууд л байлаа. Энэ гажуудлын нэг хэсэг нь бас галба чи шүү. Бат найруулагч өөрөө зураглаачлахаар план тавилт зураг алтуудыг их өргөц хүний нүд тарих хоёрыг зэрэг хожирлахаар хийж илээ. Этгээд муу адилхан таалагдсан. Үнэхээр л өөр өнцгөөс харж үзэгчдээсээ давж сэтгэжээ. Баярлалаа тэгээд хичээж л явна да. Тэгээд чадахгүй баг шиг байна. Өөр нэг комментүүдийг уншсан ч тэгээд. Ажил кино гаранд батах одоогийн Улаанбаатар олон улсын кино наадмын нэрт ингээд оролцлоо. 29 дэх Пусаны олон улсын кино наадмын Window and Asian Cinemas-ыг чаргалсан. Мэдээгийн сонсон байсан дуртайдгүй үлээлттэй үзэн гинэ. Нэгдүгээрт захиал зоригтой дугаар чадсан. Өнөөдөр бид ростерийнхэн новш гээд халаглаад яваад байдаг болохоос ингээд олонний нүдэн дээр ачааг наардуулсан бүтээл байхгүй дайжил эцсийн бүлгийн новшийн нэгэнд чинь хүүхэд төрхөөсөө дургил хийж байж үдэ гэсэн санаа зэв. Хоёрдугаарт дөрийн сонголт нөр хөргөлт онцсан. Сумын цагдаа нар гэж яг л ийм хүмүүс байдаг. Хэрэг гарсан цагт хэний ч өмнөөс буушаах чадвартай гэвч хөрхи төвс ирсэн хүн бол тэнгэрийн амтан гэсэн итгэлтэй гинэ. Гуравдугаарт зураг авалтын талбай сонголт маш сайн. Госмөр аймгийн Баянтар сум гэж ийм нэг хамхуул хийж баян салхилж идэг. Хим манад кино их бол гэсэн газар байдаг. Хим манад гэсэн газар байдаг. Яг л түүнийг олж байгаа гинэ. Дөрөвдүгээрт үзэгчдийн сэтгэл хөдлөлийг барьж чадж байна. Нэрээ яач юу хүрээ хурлаач ямар аргаа барц юм бэ? Ингээл дэми байгаад байх юм уу? Навшаа юм л байгаа байхгүй юу? За яг ихтэй дэс ингэ. Дотроо хэрэгтэй зоны нэ. Дотроо өөртөө ярьж үзсэн юм шүү дээ. Яг надад л нэг юм байна. Тавдугаар зураг авалцсан. Ерлийн багт сайн ажилласан тул энд одоо яаж авсан бол гэмээр планууд ихтэй байгалийн өөрийн өмнгийг сайн ашигласан. За тэгээ шөмжлөх юм бас байна. Ягаад тэр нэг мó алганчны эмнэлгийнхээ ар өрөөрнгүйгээд өөр орц гарц цайхгүй байгаа юм бэ? Эмнэлгийн засвар хийгээд бүх цонхоо сониргоор тагласан байна гэж байтал дотор нь тэр олон яврын хийж байгаа ажиллаж байгаа юм бол тэр их сайн хаанаас бэлэн байж ирсэн. Тэр нэг муухай аимшиг төслийг өөр хин нэгэнд харуулчихгүй тэр мó хоёр хүүхдээр харуулгыг яаж байгаа юм бэ гэж бодож бодохоор бас нэрээ нэг зүйл хэлэхэд тэр нэг хитэн туслах дөрөв тунд авгүй шүү. Ялангуяа жирэмсэн хүүхдийн хөр бол яг л
эрэгтэй цэцлэгтэр байлаа. Эцэст нэг залуу амиа өргөжнийг ахмад чодрог байлаа гэд нийгэмд ямар төрөлт орохгүй чөтгөр царайлжсэн багийг даргаа хийгээд цачиг чатаг царайлжсэн багийг даргаа хийгээд яваад өгдөг гоё шүү. Үнэхээр ийм л байгаа шүү дээ. Нийт өрмөлтөлч гэлалаа та нар илүү хийх гэж бодлоо. Баярлалаа хичээнэ. Тэгээд мэдээж угаасаа бидний байгаа байдал өнөөгийн дэвтэрх нэг ийм л байгаа. Бид нар өнөөдөр ирээдүйн хойчлсон те үр хүүхдүүдтэй бид нар харуулж болшгүй те энээс илүү муухай харуулж болшгүй муу муухай зүйлийг бид нар харуулж байгаа. Тэр болохоор нөгөө юм засвартай имлэг биш шүү. Тэр бүх цонхон дэр нь даашаа өөрөө наас тэр Зураг авалт хийц зохиол гол санаа гэдэг маш сайн болсон кино шүү. Үзээд харамсаргүй санагдлаа. Тэгээ өөрчлөм хийдэг байсан ч Монголд байхгүй зөрөгтэй шийдлэг кинод бол тэр зэргийн юмч хүсэл төрдөг вэ хийхээ. Би гэхдээ ийм юм хүмүүст бас амар дуртай шүү дээ. Нэг яг үнэхээр л таалагдсан бол за энэ зэргийн юм бол байх хэрэгтэй гэдэг тэмдэг юмд бас хүнийг дэмжиж байгаа бол яг тултлан дэмждэг байх хэрэгтэй. Үзий ядмаар бол бүр үзий ядах хэрэгтэй. Юм л. Тэгээ өнөөдөр ингээд бид хоёртай хамт сэтгэл хамт уншиж инээж уурлаж баярлаж хамт байсан баярлаа. Тэгээд гажуудал киног Look TV Didish Univision видео сангаас түрээсэлж үзэх боломжтой. Тэгээд хүн бүрийн хамарт байгаа. Тэр нэг тэрхүү зүйлээрээ та бүхэн түрээслээд үзэх боломжтой учраас ер нь үзээрэй л гэж зөвлөе да. тэгээ ямар ч гэсэн баярлалаа бүгдэнд нь Баярлалаа. баярлалаа. Заавал үзээрэй залуучууд ялангуяа үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд бид нар одоо арай өөрийг бодож эхлэхгүй бол бид нар энэ чигээр ихэр бол явах юм бэ? Хаана хурж дуусна гэж бодох юм бэ те? Одоо нэг жоохон өөр ухаан бодолтой байцгаа. Сэр бонголч